Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөдгсөн хуралдаан Орчин улбаны улсын Москва хотноо эхэллээ. Өргөдгсөн хуралдаанд Монгол улсын ерөнхий сайд Гомбочовын занданчдаар оролцож үг хэллээ. Тэрээр Аз Европыг холбосон худалдаа, аялал жуулчлал, тээвэр, логистикийн зангилаа, Транзит Монгол улс болох зорилтын хүрээнд дэд үтц хот байгуулалт болон эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын төслүүд хүмүүлийн салбарт Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байна. Монгол улс уран хэмжээлийн өөрчлөлтөд сожилтын сөрөг нөлөөг бууруулах усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор тэрб мод хүнсний хангамж аюулгүй байдал зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудтай бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байна гэдгээ илэрхийллээ. Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулна. Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон усны нөөцийг нэмэгдүүлэх, газрын дороотлыг бууруулах цогц шийдлийг эрэлхийлэх зорилготой дээрх хуралд Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төлөөлөгчдийг өндөр түвшинд өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг ерөнхий сайд урьлаа. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөдгсөн хуралдаанд Беларусь, Казахстан, Киргиз, бүгд найрамдах Хятад ард улс, Узбекистан, Пакистан, Энэтхэг зэрэг улсын ерөнхий сайд болон гадаад хэргийн сайд нар оролцсон байна.